Сайн байцгаана уу? Испани хэлний орчуулагч англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт хоёр байна. Энэ бол миний English Espanol Talk гэсэн үг. Энд би испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийн хичээлээр би цаг агаарын тухай заана. Төгсгөл хүртэл нь хамт байгаарай. Хичээл бүрийг алгацалгүй үзэхийг хүсвэл subscribe хийж all буюу бүгд сонголтыг төвчүүлээрэй. Өнөөдрийн хичээлээ эхлэхийн өмнө би бяцхан зар хэлье. Би англи хэлний анхан болон дунд шатны хичээлүүдийг ангиар мөн ганцаарчлан зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Ингээд өнөөдрийн хичээлд оръё. El tiempo цаг агаар. Өнөөдрийн энэ хичээлээр цаг агаарын тухай ярьж сурна. Испани хэлний hacer, estar, hay гэдэг энэ гурван үгний хэрэглээг сурна. Цаг агаарын тухай ярихад энэ гурван маань хэрэглэгддэг. Өнөөдөр жишээ үзнэ, дасгал дээр ажиллаад хариугаа шалгана. Цаг агаар ямар байна вэ гэж асуухад ¿Cómo está el tiempo? ¿Qué tiempo hace? За энэ хоёр маягаар асуудаг. ¿Cómo está гэдэг бол ер нь ямар байна вэ гэд урд нь үзчихсэн байгаа. Хүмүүс хоорондоо ярихдаа ямар байна сонин дажгүй юу гэл тэ. El tiempo гэдэг бол цаг агаар. ¿Qué tiempo hace гэж байгаа маань ¿qué юу ямар tiempo цаг агаар hace хийх гэдэг үг. Hacer гэдэг үг маань хувирсан байж байгаа. Тэгэхээр цаг агаар юу хийж байна гэж асуудаг бахан энэ испани хэлэн дээр. За би одоо өнөөдрийн хичээл дээрээ тайлбарлаад явна. Гурван үйл үг үзнэ гэсэн үүний хамгийн ихнийх нь бол hacer буюу хийх гэдэг үг. Hace гэж бичсэн ингэж хувирч хэрэгэлдэг. Үүний дараа цаг агаарын үгээ хэрэглэнэ. Hacer буюу хийх гэдэг үгийг ер нь температур дээр хэрэгэлдэг, мөн мэдрэмжин дээр хэрэгэлдэг. Hace calor халуун байна. Hace frío хүйтэн байна. За жишээ нь одоо энэ дээр температур болон мэдрэмжийг ярьдгаа гэдэг дээр тайлбарлахад одоо зарим хүмүүс халууцж хахад одоо бэрэг хүмүүс даарч идэх ч юм уу үе байдаг штэ. Тухайн одоо цаг үе улирлаас шалтгаалаад тэгэхээр тухайн хүнд өөрт нь ямар байна вэ гэдгээ хэлэх үед hacer гэдгийг хэрэглэж цаг агаарын байдлыг ярьдаг бахна. Үргэлжлээд үзье. Hace viento салхитай байна. Hace sol нартай байна. Hace fresco сэрүүхэн байна. Hace buen tiempo цаг агаар сайхан байна. Hace mal tiempo цаг агаар муу байна. Одоо жишээ харъя. Hacer гэдэг үгэн дээр үзье. Hace calor халуун байна. Энгийн өгүүлбэр тийм ээ. Үгүйсгэх no hace calor халуун биш байна. Hace calor халуун байна уу? Sí hace calor халуун байна. Тийм байна. No hace calor халуун биш байна. Испани хэлэн дээр үгүй гэж хэлэхдээ no гэдгээ хоёр дахин хэлдэг байгаа. Дараагийн үйл үгийг үзье. Estar гэдэг үгийг урд нь үзчихсэн. Байх гэдэг үг. Тэгэхээр цаг агаар дээр яаж хэрэгэлдэг вэ гэхээр está үүний дараа нөхцөл байдал ямар байгааг илэрхийлэх үгнүүдээр хэрэгэлдэг бахна. Тухайн үеийн байдлыг илэрхийлнэ гэд чиглэлд авчвал их тус нэмэртэй. Está nublado үүлэрхэг байна. Está soleado нартай байна. Está neblina манантай байна. Está húmedo чихтэй байна. Está despejado
Цэлмэг байна. Está lluvioso. Бороотой байна. Está nevado. Цастай байна. Está gris. Саарал байна гэж байгаа. За ер нь бол gris гэдэг маань саарал өнгийг хэлж байгаа. Урд нь өмнөх хичээлдэр бол үнийг ярьчихсан. Одоо жишээ нь миний амьдарч байгаа Перугийн Лима хотод саарал болдог. Өглөө 6 өнгөрөөгөөд ажил руугаа явж хахад саарал харагддаг байсан. Тэгээ хүн болгон одоо Лима болол саарал хот гэдгээрээ алдартай гэж перучуд хэлдэм байлээ. Тэгэнгүүт ингээд юм саарал байнгут está gris гэж хэлэх нь байна. Жишээ харъя. Star гэдэг үлэг está nublado үлэрхэг байна. No está nublado үлэрхэг биш байна. Está nublado үлэрхэг байна уу? Sí, está nublado. Үлтэй байна, тийм ээ. No está nublado. Үлэрхэг биш байна. I гэд 3 дахь үйл үгээ үзье. Байна, байгаа гэсэн үг. Ер нь бол үүнийг цаг агаар ярихдаа ашиглахдаа I гэд байна, байгаа гэдэг үгнийхээ араас тухайн яг юу байгаа юм бэ? Тухайн юмаа хэлдэг байна. Тэгэхээр юм байгааг хэлэхэд хэрэглэнэ. I nubes үлтэй байна. Ингээд тэнгэрlүү харахад үлтэй, үл байж байгаа. Түүнийг хэлж байгаа. Hay un arco iris. Солонго татсан байна. Un arco iris гэдэг бол солонго гэдэг үг. Hay viento. Салхитай байна. Салхи байна гэж ярьдаг байна. Hay tormenta. Шуурхтай байна. Hay lluvia. Бороо байна гэж ярьдаг байна. Бороотой байна. Hay nieve. Цастай байна. Hay humedad. Чихлэг байна. За үүний араас би яг жишээ нь энэ нэг хоёр үгийг оруулсан байж байгаа. Одоо lluvia гэдэг бол бороо гэдэг үг. Llover гэдэг бол яг бороо орох гэдэг үг. Цагаагаар юм хүм ярьж байхдаа llueve гэж хувиргаж хэрэгэлдэг. Тийм болохоор би оруулсан. Nevar гэдэг бол цас орох гэдэг үйл үг. Nieva гэж хувиргаж ярьдаг. За одоо жишээ үзье. I үйл үгийг хэрэгжилж агаад яаж ярих вэ гэдэг жишээ. Hay nubes. Үлтэй байна. No hay nubes. Үл байхгүй байна. Hay nubes. Үл байна уу? Sí, hay nubes. Үл байна. No hay nubes. Үл алгаа. За ингээд бол өнөөдрийн цаг агаартай холбоотой үзэх хичээл манд болчихж байгаа. Одоо дасгал дээр ажиллая. Дадлаг хийцгээе. Ejercicio 1. Дасгал 1. За эхний дасгал дээр бол hace, está, hay гэдэг үгнүүдийг тохирох өгүүлбэрүүдэд нь хэрэглэнэ. Нэгдүгээр нь calor, хоёр дахь нь nublado, гурав дахь нь lluvia, дөрөв дахь нь viento, тав дахь нь un arco iris. За энэ дасгал дээр ажиллахын тулд хэрэгтэй бол буцаад эргээд түрэн үзсэн үгийн сангаа хараарай. Одоо хариугаа шалгая. Hace calor. Está nublado. Hay lluvia. Hace viento. Hay un arco iris. Ejercicio 2. Дасгал 2. Асуултнуудад хариулаарай. Hace calor. Está nublado. Hay lluvia. Está neblina. Hay un arco iris. Одоо энэ өгөгдлүүд нь
тийм үгүй гэж хэлэх өгөгдлүүдийг нь бэлэн өгчээ. Тэгэхээр энэ хоосон зайд яаж бүглэх вүлээ? Ямар үйл үг авах вүлээ? Түүнийгээ хийх нь байна. Хэрэг хэрэгтэй бол хичээлийн бичлэгээ зогсоогоод өмнөх тэмдэглэлээ хараарай. Тэгж яагаад бэлэн болохоор энэ дасгалаа гүйцээж болно. Одоо хариугаа шалгая. Тэгэхийн тулд асуултуудаа харнаа. Hace calor гэж байгаа бол hace. Энэ үйл үгээ хэрэгжилж байгаа. Sí, hace calor. Está nublado? Sí, está nublado. ¿Hay lluvia? No, no hay lluvia. ¿Está neblina? No, no está neblina. ¿Hay un arco iris? Sí, hay un arco iris. Ингээд өнөөдрийн хичээл манд дуусч байна. Хичээл тамт байсан танд баярлалаа. Хэрвээ та миний зааж байгаа испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт subscribe хийж хажуугийн all буюу бүгд товчийг идэвхжүүлвэл намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очоод ах болно. Хэрвээ танд хичээл минь таалагдсан бол лайк дарж, комент хэсэгт сэтгэлээ үлдээгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.